байцгаана уу. Энэ арай мэндийг хүргье та бүхэндээ. Баян зүрх төргийн 16 дугаар хороонд 2009 оноос одоо хүртэл үйлчлэгээр ажиллаж байсан. Тэгээ одоо ажиллаж явах хугацаанд болох үгээд үр гүйцэтгэсэн дарга намайг албан шахтан 2 янзын өрөг төвчүүлж аваад өнөөдөр би ажлаасаа халагдах албан юугаа хүлээж авсаа. Тэгээ одоо би миний амьдрал бол өрх толгоос эмхтэй. 2 хүүнийг зээгийн хамт амьдардаг. Тэгээ одоо айлын хашаанд амьдардаг юм аа. Тэгээ одоо надад хуулийн зөвлөгөө хүн байвал надад туслаач ээ. Тэгээ одоо ганцхан надаар оролдоогүй. Манай одоо хэсгийн ахлагч одоо тэгээ жижүүр. Тэгээ одоо төрийн албаа хаагчд бүх хүмүүс одоо оролдож одоо бүгдийг ингээд гарамтлаад байх суух газаргүй болгож байна юм. Энэ хүн одоо бүр хэрэгсээ хитэрчээ. Би нэр өмнөд гомдож явна юм. Одоо надад хуулийн зөвлөгөө өгөөд надад туслах хүн байвал туслаач ээ, хувьч хатаар надтай холбогдооч ээ. Янз бүрийн телевиз тэ сайт мэт янз бүрийн юу л бүхэл юм надтай холбогдооч ээ. Би одоо тэгээд орохоор байхгүй юу? Цалингийн зээл аваад гэр авсан айлын хашаа төрөөсөлж гэр барьсан. Тав хамтаа гэр худалдаж авсан цалингийн зээлтэй энэ ковидтэй энэ хэмэр хүнд үед би одоо яаж цаашдаа амьдрах хатцтай хэцүү байна. Гэдэг юм боллоо. Надад автом тайд нь туслахгүй өөр надад туслах хүн байхгүй. Би аав ээжигээ авсан хүний нутагт амьдарч яв. Надад хэцүү байна. Тайд нь надад туслахгүй өөр хин надад өөр хүүхэд нь хэцүү. Би өөр хүүхдээ яг боловсралтай тулчдаг. Охины хувьд би сургуулийн төгсөх чадаад надад амир хүнд хэцүү хүн зөвлөлттэй болсон би. Би бүр Монгол Ардын намын даргатай ажиллаж байсан би. Ажил намын даргатай хөтлөж ажилласан би. Бүр зэрэг ахаа хичээгээд би амир өстө орж ирсэн иргэдийнхээс амдах хэрэг лавж ирсэн би. Өөрийнхөө өстө амны хэсэгт ард түмэндээ өстө чадхыг гараад тусалдаг. Тэгэхэд намайг өнөөдөр энэ хүн ийм байдалд ороод би тэгээд цаашдаа яагаад надад амир хэцүү. Надад туслахгүй байвал тусдаа та бүхнээс өгөх хүсэл хадгалах